За дуусаа энэ өдрийн мэндийг хүргэе. Аа за тэгээд Serendipity сувагт орсон бүх хүмүүстээ баярлалаа. Энэ сувагт бол би ихэвчлэн англи хэл заах болоод англи хэлтэй холбоотой контентыг оруулдаг. Харин одоо эхлэж байгаа зүйл бол аа, ном уншаад англи хэл сурдаг цувралын нэг видео эхэлж байна. Бид нэр Wonderful Wizard of Oz гэсэн номыг уншиж байгаа байлаа. Энэ бол part 2. Окей. Тэгэхээр би олон хүмүүсээс би англиас сурмаар байна. Тэгэхээр сурахтаа ингээд сахилга бат муу байна. Ингээд үргэлжлүүлээ сайн сурч чадахгүй байна гэсэн комментүүд сонсч байсан. Хэрвээ та тэр хүмүүсийн нэг байвал энэ видеотой хамт байгаарай. Ямар ч байсан энэ видеогоо дагаад байх юм бол ядчил нэг нэлээд нэр хүндтэй классик ном болох Маргат Эрдэнэний орон номыг анхлан бичигдсэн ориг хувилбараар нь унших болно. Энд дээр гарч байгаа би бүх дөрвөн болоод үгнүүдийг нь тайлбарлаад та бүхнийг удирдан чиглүүлэх болно. За тэгээд видеого үзцгээе. За бид нар хамгийн сүүлд хаа хүртэл явсан бэ гэсэн үзье. Хэрвээ та энэ номыг би хаанаас ингэж олж байгаа юм бэ гэх юм бол би линкэнд үлдээчээ. Энэ бол копирайт байхгүй болохоор хин ч л уншаад хевлээ зарж болох хөлбөр байгаа. Gutenberg Project гэсэн сайтн дээр байгаа. За бид нар болохоор хамгийн сүүл юу хүртэл үзээд зогссон бэ гэхээр Dorothy маань байшин тань хамт хөөе салхи ирээд аваад авчихсан. Ганцхан Тото нохотойгоо хамт байшинтайгаа хийсэн явчихсан. За тэгээд тэрнээс үргэлжлүүлээ. За Going Up in a Balloon хүртэл уншсан байгаа. Зүйл үзье. За энийг үзье хэдүүлээ. За энэ баруун талд харагдаж байгаа зүйл дээр энэ уншиж байгаа зүйтэй холбоотой зургуудыг нь би интернет золоо тавьчихсан байгаа шүү. За энийг харъя тэгэхээр юу болж байна вэ? The north and the south winds met where the house stood. За тийм хойд салхи, урд салхи хоёр хоорондоо болохоор урд салхи, хойд салхи хоёр яг байшин бай газар хоорондоо уулзсан. Тэгэхээр бас нэг тэгвэл үнэхээр байшин хөөрөх ёстой хувь заяа гэж байдаг бол энэ л байна. Энэ төлөвлөгөө гэдэг бол энэ байна. За тэгээ байшин газар нь хоёр салхи нийлсэн байна. And made it exact center of the cyclone. Okay. Тэгээд энэ хууль салхины яг голцыг болгосон. Eye of the storm гэж хэлдэг юм байлээ. Хууль салхины нүд гэж хэлдэг юм байлээ. Тэгэхээр ер нь бол нөгөө Нөөсний тухайд сайн мэдгүй ч гэсэн нэгэд энэ баримтат киноос үзэж явах хууль салхи болохоор асар хүчтэй тийм ээ. Тэр нөгөө моднуудыг үндсээр нь болгож татдаг, байшингуудын дээврийг хуулж хайдаг, аимшигтай болдог. Гэхдээ нэг хачирхалтай юм яг тэр хууль салхины гол дээр болохоор их намгүй байдаг юм шиг байгаа. За тэр болохоор Доротегийн байшин тохиолдсон байна. Зохиолч нь бол 1920-ад оны үед амьдарч байсан. Америкийн зохиолч болохоор бас хууль салхины тухай мэддэг хүн байх гэж би бодож байна. In the middle of the cyclone, air is generally still. За тийм байгааз. Хууль салхины голд нь болохоор агаар нь болохоор тийм тогтун, намуухан байдаг гэж байна. But the great pressure of the wind on every side of the house raised it up higher and higher. Гэхдээ нөгөө хууль салхины голд байгаа болохоор салхи дээр асар өндөр даралт нь болохоор байшинг нь өндөр болгоод байна. Until it was at the very top of the cyclone. Тэгээд ингээд өндөр болсоор хууль салхины яг дээр нь байшин маань ингээд бүр ингээд наалтаад суучлаа. And there it remained. Тэгээд дээр нь ингээд нөгөө байшин маань үлдсэн байна. Was carried miles and miles away as easily as you could carry a feather. Okay. За энэ их гоё нөгөө юу гарч ирж байна. Харьцуулах зэрэг. За англиар бичиж байгаа хүмүүс болох юм бол энэ as-ийг ерөнхийдөө энэ нэг ном дээрээс уншиж байгаа бол сайн цээжил тогтоогоод аваарай. Энэ бол ерөөсөө хэрвээ та нар энийг хэрэгэлж сурах юм бол хэлний чинь чадвар тийм ээ, бичгийн чадвар, ярианы чадвар чинь дараагийн түвшинд орно гэсэн үг. Advanced түвшинд орно, баталгаатай орно. As easily as you could carry feather. За ямар гоё дүрслэл вэ? За чи яг л өдийг ингэж зөөж байгаа юм шиг зөөлхнөр тий амархнаар нөгөө нэг байшин байна.
хэдэн мянган милийн цаана зөөгдсөн байна. За. За одоо энэ хэсгийг үзье. It was very dark. Ханахгүй байсан байна. And the wind howled horribly around her. За тэгээ салхи маань болохоор хэвээр бүр аимшиг тайгаар салхи маань эсгэрсэн байна. Салхи ингээд угарахаараа нэг муухай ингээд уйлж байгаа юм шиг сонсогддог тийм ээ. Үу гэл сонсогдож байна. But Dorothy found she was riding quite easily. Гэхдээ Dorothy болохоор тэр салхийг бол нэлээд давгүй унж байгаа санагдсан байна. Бид нар бол мотоциклыг ундаг, морийг ундаг. Гэхдээ Dorothy энэ дээр бас салхийг унж байна. After the first few whirls around. Okay. За, анхны хідэн эргүүлгийн дараа and other time when the house tipped badly бас нэг удаа байшин нэг хажуу тишээ гів гинтхэн ингээд хазайсан үед she felt as if she were being rocked gently like a baby in a cradle. За, бас ямар гоё зүйлэл вэ? За нэгтгэн болохоор as if гэвэл гих юм шиг санагдах гэсэн. Бодит биш ч гэсэн тийм юм шиг санагдах үед. За тэгэхээр энийг хамгийн сүүлээс нь хэлж үзье. Like a baby in a cradle. Яг л үлгийнд байгаа жаахан хүүхэд шиг. Жаахан хүүхэд шиг. Зөөлхөн хоёр тишээ савлаж байгаа юм шиг санагдлаа гэж. Окей. За маш их тухтай явж байна. Toto did not like it. Toto бол хин бэ? Toto бол нөгөө жижигхэн хар нохой. Тотод бол таалагдаагүй. He ran about the room. Now here, now there, barking loudly. За одоо тэгэхээр нөгөө жижигхэн хам нохойтой байсан хүмүүс бол төсөөлж байгаа байх тийм ээ. Нохойнууд бол салют буутахад дургу, гадаад цахилгаан цахихад дургу, ямар нэгэн дуу чимээ ингээд сорин сорин болоход дургу үрдэг. Энэ нохойг адилхан бай тийм ээ. Өрөө тойржгүйгээл. Нэг бол ийшээгүйгээл. Нэг бол тийшээгүйгээл. Чанга хуцаал. За төсөөлж байгаа. But Dorothy sat quite still on the floor. Харин Dorothy болохоор газар яг л чимээгүй газар суугаад waited to see what would happen. За юу болох болоо. What would happen? Юу болох болоо гэдгийг нь хүлээж суугсан байна. Once за одоо энэ үгийг үзье. За дараагийн гарах хэсэг бол энэ шүү. За энэ хөөрхөн нөхөр бариад авсан байна. Once Toto got too near to the open trap door. За нэг удаа шүү. Нэг удаа Toto маань болохоор нөгөө нэг шалан дээр байдаг хаалга руу дэндүү ойртож жагаад унтсан. Хөөрхий. Одоо энэ байшин дор нүхтэй байсан тийм ээ? Нүхэр нь онцгсон. And at first, the little girl thought she had lost him. Okay. За энэ дээр past perfect байгаа цагийг хараарай. Эхлээд жаахан охин түүнийг алдчихлаа л гэж бодсон. She had алдчихлаа гэж бодсон байна. But soon, удалгүй, she saw one of his ears sticking up through the hole. But the strong pressure of the air was keeping him up so that he could not fall. За энэ for гэдэг бол энэ дээр болохоор because гэдэг орж байгаа. Ихэвчлэн уран зохиолын хэллэг дээр, албан ёсны хэллэг дээр бол because-ыг for-оор орлуулах тохиолдол маш их байдаг. За гэвч удалгүй. Агаарын хүчтэй даралт түүнийг дээш нь байлгаж байсан байна. Тиймээс тэр унж чадахгүй байсан болохоор тэр нэг чихэн нүхээр цухуугаад байгааг нь харсан байна. Тийм ээ. Тэгэхээр би үүнийг болохоор артлаас нь хэлж орчуулж байгаа. Яг л орчуулахад амархан болохоор монгол хүний хувьд. She crept to the hole. Crept гэдэг нь creep буюу мөлхөх гэсний өнгөрсөн цаг. Нүхрүү мөлхөж очсон. Caught Toto by the ear. За төсөөлж байгаа. Асар өндөртөөр байшин байна. Голдоо гац нүхтэй дээр Dorothy минь унахгүйгээд мөлхөж очоод Toto-гийнхаа чихнээс натаар авсан. Dragged him
to the room again. За, рөөлөг аваад орсон байна. Afterwards, дараа нь гэсэн. Afterward, дараа нь closing the trap door so that no more accidents could happen. За, тэгээ ахиж осол болохгүй тулд хаалгаа хаачихсан байна. За, дахиад. Hour after hour passed away, and slowly Dorothy got over her fright. За, hour after hour passed away. Цаг болохоор цагаар ингээд өнгөрсөн байна. Хэдэн цагч өнгөрсөн бүү мэд. And slowly Dorothy got over her fright. Got over гэвэл даван дийлэх гэсэн үг. Overcome гэсэнтэй адилхан утгатай. За, тэгэхээр өөрийнхөө айдсыг болохоор Dorothy баг багаар даван туулсан. But she felt quite lonely. Гэхдээ л нэг ганцаарцсан байна. Аавгах чирээ сансан байх л да. Анх голоод байсан. Одоо яагаад гэдэг шиг тийм ээ. And the wind shrieked so loudly all about her. She nearly became deaf. За тэгээд нөгөө салхи нь болохоор бүр хашгирч эхэлсэн байна. Shriek бол энэ хүн дээр ашигладаг л таа. Хашгирах болохоор shriek гэдэг. Салхи бүр асар хүчтэйгээр ашгир хүчтэйгээр эсгэрээд түүний эргэн тойронд асар хүчтэй салхи эсгэрээд тэр бараг л дүлээрсэн. За. Саклоны дотор бидний хинэж орж үзээг болохоо төсөөлж чадахгүй. Гэхдээ иймэрхүү зүйл болж магадгүй. At first, she had wondered if she would be dashed to pieces when the house fell again. За. Анх тэр болохоор жоохон гайхсан. Юу гэж гайхсан бэ гэхээр байшин ахиж унах мөчөд тэр болохоор бяцрах бах та гэж бодсон. Бяцрах болов уу гэж бодсон. Dash гэвэл бяцрах гэсэн. Okay. Тэгэхээр house унах үед би бяцрах болов уу гэж айж ирсэн байна. But гэвч as the hours passed and nothing terrible happened, she stopped worrying and resolved to wait calmly and to see what the future would bring. За тэгээд as the hours passed, цагууд өнгөрөөд ямар ч аимшигтай юм болохгүй байсан болохоор тэр санаа зовхоо болоод resolved to wait calmly. Resolve will decide, шийдэх гэсэн. Тэгэхээр за нэг 50 нар хүлээхийг шийдсэн байна. See what the future would bring. За тэгээд ирээдүй юу авчрах бол гэдгийг нь харахаар шийдсэн байна. За энэ жоохон охин тэгээд маш их сэтгэлийн хад гаргаж байна. Үхчих магадгүй тийм ээ. Хэдэн мянган тэр метрийн өндөр дээрээс байшинтайхан унжиж магадгүй байгаа энэ үе дээр. За юу ч болов болог. Би зөв хүлээж авна. Би хүлээе гэж шийдэж байна. At last she crawled over the swaying floor to her bed. За эцэст нь crawl гэдэг нь бид нар түрүү үзсэн creepтэй адилхан утгатай шүү. За. Creep энэ анхны цагт бол creep хоёр итэй байдаг. Creep, crawl адилхан мүлхэх гэсэн. Эцэст нь тэр болохоор нөгөө савлаж байгаа шалан дээгүр мүлхөөд орлууга мүлгсэн байна. And lay down on it. Bonnet. Тэгээ орон дээр хэвтсэн. And Toto followed and lay down beside her. За Toto дагаад хажууд нь хэвтсэн. За одоо тэгэхээр хүлээгээд нэмэргүй байна. Унтия. Тэ сэрхэд нэг юм дээрдэх байлгүй дээ гэж бодсон юм шиг байна. In spite of the swaying of the house and the wailing of the wind. Okay. In spite of гэвэл хамтдаа ажиллана шүү. Гисэн хэдэж гэсэн үг. Үл харгалцсан гэсэн үг. Үл харгалцсан. За тэгэхээр юуг үл харгалцсан бэ гэхээр байшингийн савлгаа болоод салхины эсгэрх чимээг үл харгалцаад Dorothy маань бодлогыг нүдээ аниж хурдан унтлаа гэсэн. Fell fast asleep. Хурдан унтлаа гэсэн.
Окей. За шинэ бүлэг рүү орж байна. Council with the Munchkins. Council гэдэг маань болохоор хурал гэсэн үг шүү энэ дээр. Хурал. Meeting гэсэн үг нэгсэн дөө. Meeting. Meeting with the Munchkins. За Munchkin гэсэн шинэ дүгэл гарч ирж байна. За бид нар энэ нэр уншихтаараа Munchkins гэж юу болохыг нь үзэх болно. Munchkin-нуудтай уулзлаа гэж. За одоо энэ Dorothy маань юу болтлаа үзцгээе. She was awakened by a shock. За унтаж байтал асар хүчтэй нэг дөргөлт аваадс ирсэн байна. Шок бол цочрох тийм ээ. Гэтэ бас шууд утгаараа дөргөлт гэсэн. Нэг дөргөлтөөр сэрсэн. Тэр дөргөлт нь болохоор маш гинтийн, маш хүчтэй байсан. Ба Хэрв Dorothy man, if Dorothy had not been lying on the soft bed, she might have been hurt. Хэрв Dorothy man зөөлхөн орон дээрээ хөвтөж байгаагүй бол тэр баг гимтэж болохоор байсан. Тийм их гимт хүчтэй. Тийм одоо нэг дөргөлтийг бол авсан байна. Юу авсан юм? As it was. Яасан бэ гэхээр the jar made her catch her breath and wonder what happened. Jar гол дахиад нөгөө нэг шок олж байгаа дөргөлт. Энэ дөргөлт нь болохоор түүнийг гэдэг амьсгаа авсан байна тийм ээ. Catch her breath. Хүн сандрахаараа гэх нэг амьсгаа авдаг тийм ээ. Тэгэж амьсгаа нэг аваад no wonder what happened. Юу болчихсон байсан болоо. Юу болоод ингэж их амар хэв гэдэг шок болвоо. Дөргвөө гэд гайхсан байна тийм ээ. Одоо дөнгөж унтж байгаа сэрж штэ. And Toto put his cold little nose into her face and whined dismally. Тэгээд нөгөө Toto болохоор өөрийнхөө жижигхэн хүйтэн хамраа нүүрэн дээр нь тавиад гунигтайгаар гаслаа. Whine гэвэл нохоо гасалдаг. Гасалдаг тийм ээ. Нохоо гасалж байна. Dorothy sat up and noticed house was not moving. Dorothy босоод байшин чинь хөдлөөгүй байна гэд анзаарсан байна. Nor was it dark. Nor гэдэг нь болохоор үгс гэсэн өгүүлбэрээс ордог. Тэрч тгээгүү байсан, энэч тгээгүү байсан гэсэн үг. Тэгэхээр байшин ч хөдлөөгүй байсан, харанхууч биш байсан гэсэн үг. За түрүүнийхээ for гэдэг нь because гэсэн үг шүү энэ. Яагаад гэхээр the bright sunshine came in at the window. За нэг нь гэрэлт нарны тусгал цонхоор нь ингэж орж ирээд. Flooding the little room. Тэр жижигхэн өрөөг нь бүр дүүргэсэн байна. Нэгэрлэр. She sprang from her bed. Орноос гот хийгээд босоод spring гэдэг нь өнгөрсөн цаг одоо цаг sprang гэж өнгөрсөн цаг. Spring гэдэг нь болохоор яг л push мэд гот хийгээд босхийг хэлдэг. Орноос гот хийж босоод Тототой хамт and with Toto at her heels. Орноос гот хийгээд боссон. Тото араас нь дагаад at heel гэдэг нь өсгий гэсэн үг тийм. At her heels гэвэл өсгийг нь дагаад гэсэн үг. Юу н араас нь дагаад гэсэн үг. And open the door. За хаалга нээлээ. За нэг сюрприз байна. Хаалга нээсэн чинь дараа нь юу басныг тэлээ зургаар үзье. За наан болж байгаа үйл хэрэг. The little girl gave a cry of amazement and looked about her, her eyes growing bigger and bigger at the wonderful sight she saw. Okay. За нэг жоохон акин чинь болохоор яасан бэ? Гэл гайхсан. Гайхаж хашгиралцсан байна тийм ээ. Тэгээд looked about her. Эргэн тойрноо ингээ харсан. Her eyes growing bigger and bigger at the wonderful sights she saw. Okay. Тэгэхээр тэр гайхамшигтай тэр харсан үзэгдэл дээр нүд нь томроод бүр их томорсон байна. За тэгэхээр өмнө нь Dorothy-г сэрхээс өмнө юу болчихсон байсан бэ гэсэн талаар баг зэргийн background одоо үзэж байна. За тэгэхээр одоо та бүхэн одоо уншиж байгаа зүйл байна энэ
харагдаж байгаа зүйлийн тухай, зургийн тухай гэсэн бодоорой. The cyclone had to set house down very gently. За нөгөө шуурга маань болохоор байшинг бол маш зөөлхнөр газар дуусан байна. Газар дуусан байна. For a cyclone, яагаад гэвэл энэ шуурга маань in the midst of a country of marvelous beauty. Ингэж нэ. Уучлаарай. Би учраас гэж буруу орчуулсан байна. For a cyclone. For a cyclone гэх нь шуурганы хувьд гэсэн үг шүү дээ. Шуурганы хувьд. Шуурганы хувьд. Шуурга гэхэд байшингаа бас нэлээд зөөлхөн газар дуусан байна. Гайхамшигтай үзэсгэлэн gooны тэр нутгийн яг голд нь байшин гой тавьж өгсөн байна. За яагаад шуурганы хувьд зөөлхөн гэж байгаа юм бэ гэхээр ингээ харахаар байшин нэмийн доор нэг хүн нэг эмэгтэй хүн тийм ээ харагдаж үхсэн байх шиг байна. There were lovely patches of greensward all about. За. За тэгэхээр all about гэвэл эргэн тойронд гоёмсог одоо нэг өвс ногоонууд хаасайгүй байсан байна. With stately trees bearing rich and luscious fruits. Амтлаг шүлс гоожим жимснүүд. Тийм ээ? Баялаг шүлс гоожим тэр жимснүүдийг ургуулсан сүрлэг моднууд. Тэгээд зөндөө гоёмсог тэр өвснүүд эргэн тойрон байсан байна. За их гоё ус ирсэн байна. Дороти хаараас ирлээ. Ороти савс тал нутгаас ирсэн охин. Энд даахуудаа бууж байна. Тэгэхээр бол үнэхээр шоконд ормоор байна тийм ээ. Гэтэл нэг танихгүй байх хүмүүс аваад ирсэн. Banks of gorgeous flowers were on every hand. And birds with rare and brilliant plumage sang and fluttered in the trees and the bushes. За энэ дэр юу болсон байна? Banks of gorgeous flowers on every hand. За энэ every hand гэдэг байна болохоор юу гэж орж байгаа. За энэ салаа бүртэн тийм ээ. Гол бүрт гэж ах шиг байна. Тэг голын одоо нэг салаа бүртэн. Гоёмсог цэцгийн одоо тэр нэг голын эргүүд бол хаасайгүй. Birds with rare and brilliant plumage sang and fluttered in trees. За тэгээд тэр нэг ховор маш гоёмсог тэр үд сөдтэй шувууд нь дуулаад тэгээд алавчаа модон дээр нь дивээд тэгээд тэр бут сөг дээр нь бас дивээд байж байсан байна. Little way off was a small brook. За нэг ойрхон зайд тийм ээ холгүй жижигхэн горих урсж байсан байна. Rushing and sparkling along between green banks. Okay. За тэгээд ногоон тэр одоо эргийн голд нь rushing and sparkling гэлэлзаа гоё ингэ дуу шуута урсаж байсан байна. Murmuring in a voice very grateful to a little girl who had lived so long on the dry gray prairies. За тэгээд за энэ ямар охин гэдгээс нь төлөвлөж үзье. Хатсан саарал тал газар үнэхээр удаан амьдарсан тэр жижигхэн охинд үнэхээр тэ талархсан тэр дуу хоолойтойгоор тэр горхино сонсогдож байсан байна. За бараг л стар хөдөө яваад голын иргэдээ суучмаар их санагдтал одоо ингээд биднэрт бол харуулж байна. За харъя. While she stood eagerly at the strange and beautiful sights, she noticed coming towards her a group of queerest people she had ever seen. За тэгээд ингэ зуур гэж байна. Яах зуурна вэ гэхээр тэгээд тэр болохоор тэр хачин тэр үсгэлэн гоо тэр одоо дүрслэл зураглалыг бүр шимтэн ингээд хараа зогсож байх үед нь
үед нь тэр нэг зүйлийг анзаарсан. Өөрлөө нь өөрлөө нь амьдралдаа харж байсан хамгийн хачин хүмүүс ирж явахыг нь харсан гэсэн үг. The queerest people she had ever seen гэвэл тэр харж байсан хамгийн хачин хүмүүс. They were not as big as the grown folks she had been used to. She had been used to гэвэл үүний дассан гэсэн. Used to бол хоёр утгатай. Хийдэг байсан нөгөөх нь дасах гэсэн. Тэгэхээр энэ дээр to be авсан байгуул дасах гэсэн. Тэгэхээр түүний дассан, түн дандаа л дассан байсан тэр том хүмүүс шиг том биш байгаагүй. Тэ? Өндөр байгаагүй. But neither were they very small. Гэвч тэд нар тийм жижигхэн ч бас байгаагүй. In fact, яг үнэндээ they seemed about as tall as Dorothy. Тэд нар болохоор яг Dorothy шиг өндөр харагдсан байна. Dorothy хэдэн настай? Dorothy хэрэг өндөр байсан бол who was a well-grown child for her age. Okay. Өөрийнхөө насндараа бол ер нь өсөглөн хүүхэд байсан байна. Although they were so far as looks go many years older. Хэдийгээр тэд нар so far as the looks go гэвэл царайгаар нь харах юм бол гэсэн. Okay? Энэ харагдцаар нь царайг нь харах юм бол нэлээ олон насаар хөгшин харагдсан байна. За. Ахын зэ. За одоо гонд нааж байгаа нэг эмэгтэй байна тийм ээ. There three were men and one a woman. All were oddly dressed. За нэг хідэн хүмүүс ганц эмэгтэй байсан байна. Бүгдний хачин хувцаслсан. They were round hats that rose to a small point a foot above their heads. За тэгээд малгайг нь харж байна тийм ээ. Өөрөнхий дугуй малгай өмсөд. Дугуй малгай нь болохоор жижигхэн нарийнхан шомбогроо орой хүртлээ дээшээгээ ойролцоогоор нэг тохоо хэрэг футбол тохоо хэрэг дээшээ өссөн байна. With little bells around the brims that tinkled sweetly as they moved. За with little bells around the brims. За тэгээд энэ дээр ингэж өгөөц. Brim гэвэл нөгөө нэг ирмэгээр нь гэсэн. Малгайныхын эмжээр нь гэхүү. Малгайныхын ирмэгээр нь жижигхэн одоо хонхнууд байсан байна. Тэр хонхнууд нь болохоор хөдлөх тоолонд нь ингээд жингэнж байсан байна. Жин гэж байсан байна. The hats of the men were blue. За малгай нь хөх өнгөтэй байсан. The little woman's hat was white. За харин тэр жаахан эмэгтэйгийн малгай нь бол цагаан. And she wore white gown. За нэг тийм цагаан өнгийн тийм плаж өмссөн байж. That hung in pleats from her shoulders. Pleat гэдэг нь болохоор нуглаа. Мөрнөөс нь ахуулаад тэр нуглаагаар доошоо унжсан байсан байна. Over it were sprinkled little stars that glistened in the sun like diamonds. За тэр дээгүүр тэр плажын дээгүүр жижигхэн однууд ингээд цацарсан байсан байна. Тэр нарны гэрэлд болохоор яг л алмаз мэт харагдаж байсан байна. The men were dressed in blue. За хүүхэнгийн хувцас өмссөн байж. Of the same shade as their hats. За яг малгайшгүй адилхан тийм тоонтой. Wore well-polished boots with deep roll of blue at the tops. За тэр гутлууд нь болохоор дээгүүрээ ингэж хунирсан тийм ээ. Нэлээд зузаан хунирсан сайхан тосолчихсон тийм гутал хүмүүссэн тэр ирчүүд байж. The men Dorothy thought were about as old as Uncle Henry. За тэг ирчүүд нь Dorothy-гийн бодлоор бол Uncle авгах Henry шиг л энэ хөгшин гэж бодсон. Яагаад тэгэхээр тэд нарын хоёр нь for two of them had beards. Хоёр нь болохоор сахалтай байж. Энэ зурган дээрээ сахлын гаргаагүй л байна шүү дээ. Сахалтай байх хэвээр. But the little woman was doubtless much older. Doubtless гэвэл маргаангүй гэсэн үг. Тэ? Маргахын арга. Тэгэхээр жаахан эмэгтэй бол бүр хамаагүй хөгшин байсан. Her face was covered with wrinkles. Царай нь бол бүр одоо нэг өвчлээгээр дүүрсэн байж.
За эмээ байсан байж тийм ч юм те. Эмээ байсан байна. Her hair was nearly white. Үсгэл бол барцаавцсан юм байж. And she walked rather stiffly. За нилээн тийм оо хөшин алхаж байсан байна. Эмээ маань. За хэдүүлээ тэгээд энэ хэсгийг мөртлөө уншаад өнөөдрийнхөө видеог дуусгая. When these people drew near the house where Dorothy was standing in the doorway. За эдгээр хүмүүс нь болохоор а Dorothy-г нь зогсож байгаа энэ хаалган дээр нь болохоор ойртох үед they paused and whispered among themselves. Тэд нэг зогсоод хоорондоо ингэ шиврэлцсэн. Шивэр тэ. As if afraid to come farther. Бүр их одоо нэг явхаасаа айсан юм шиг зогссон байна. But the little old woman walked up to Dorothy. The жижиг эмээ Dorothy руу дөхөж очоод made a low bow. Гүнзгий тэг нэлээд доошоо бөхийгөөд and said in a sweet voice. Тэг нэгэн тааламжтай хоолоогоор You are welcome, most noble sorceress, to the land of the Munchkins. Okay. Эрхэмсэг хүндэт шинттэн минь ээ. Манчкины улсад тавтай морил гэж хэлсэн байна. We are so grateful to you for having killed the wicked witch of the east. За бид нар өөрт чинь болохоор дорны тийм ээ дорны муу шулмыг алж өгсөнд маш их баярлаж байна. And for setting our people free from bondage. Okay? Боолчлолоос бидний хүмүүсийг чөлөөлд өгсөнд маш их баярлаж байна. За хэдүүл энэ хүртэл үзээд өнөөдрийн видеого дуусгая. Та бүхэнд болохоор энэ бол хамт унших тэгэхэд хэрэгцээтэй байгаа бол энэ сувгийг дагаарай. Бүс саналдлаа комент хэсэг бас бичиж үлдээгээрэй. Би бүх комент ч уншаад явж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Сахилга батыг хүсэж байгаа бол өрөөсөө ингээл мөн бас энэ сувгт хамт байгаарай. I'll see you guys next time. Bye bye.